Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд сар болгоны хамгийн сүүлийн өдөр сонсогчдоос ирсэн захидлын дугаарыг хүргэдэг болсон байгаа. Сонсогчдоос ирсэн захидлуудын маань 4 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр энэ удаад би та бүхэнд нийт 12 захиаг уншиж хүрэхээр болсон. Захиа болгоныг дугаарлаад явна. За тэгээд захианы текстийг огт өөрчлөхгүйгээр яг бичснээр нь тэр чигт нь уншаад явах болно. За тэгэхээр эхний захиа руу оръё. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд та бүхэнд болон өсвөр насны охтод зориулан сургамж болгон үлдээх зорилгоор бичиж байна. Найз залуутайгаа үерхэд 2 жил болж байна. Эхний 4-5 сар сайхан аашлал, хайрлал, халамжлал явж байдаг байлаа. Нэг л өдөр гар хурж элдвэр хэлж эхэлдэг болсон. Анхандаа хайрлж халамжилдаг байдаг байсан болохоор нь хайр халамж юм байдсан багтаал гэж бодож явдаг байлаа. Нэг л өдөр бид хоёр ам зөрөөд намайг алгадах үед нь аав ээж минь ч гар хурж үзээгүй гэхэд янхан хүнд гар хурсан ч яадгийн ядуу юм чинь чи цагдаад өгөөд ч юм олж долоохгүйгээд толгой төрөөгүй зодож эхэлсэн дээ. Найз залуугийнхаа ээжт нь хэлэхэд айш аврыг нь аргалаад хамт байл та. Манай хүүхэд эмэгтэй хүнд гар хурч үзээгүй гэдэг. Намайг цохиж зодсон зургийг нь явуулахад чи юмд цогцсон биш үү гэдэг л байлаа. Сүүлдээ хүндээрч эхлээд байж байхад найзуудтайгаа гарч ороод явахт нь за найз нөхөд онж авуудтайгаа уулзаагүй удсан юм чинь уулзагдээ гэж бодоод залахгүй шууд л унтаад өгсөн. Тэгсэн нэг л өдөр нэг дугаараас юу хийж ийн унтцсан уу гэсэн мессеж ирлээ. Би ч за найз нь л юм байлгүйгээд унтаагүй гэсэн чинь би чинийхээ хэлдгээр дулаан хүнжилтэд орсон хэвтэж байна гэд би ч бүр шок болоод залгаж яриад намайг ихчээ тэрнтэй ярих гэсэн юм гэхээр нь чи хин бэ? Би найз охин байна гэхэд юу яриад байгаа юм бэ? Найз охингүй гэсэн штэ гэж хэлсэн. Тэрийг манай найз залуу зүгээр найз гэж хэлээд тэрнээс хойш байнга хэрүүлтэй байдаг байлаа. Тэр охинтойгоо нууцаар уулздаг л байсан юм билээ. Мэдчихэд салыг гэхэд нь би чамаас холдож чадахгүй гэд дахиж тэрнтэй харилцахгүй холбоогүй байна гэхээр нь итгэдэг л байлаа. Арай л дэндүү хартай. Ажилдаа байхад юу хийж гин намайг тоогооч энтергээд 0 орж ийн гэхээр ямар юмтайгаа юу хийгээд байгаа юм гээл үнэхээр хэцүү. Найзуудтай минь уулзуулдаггүй. Уулзаж яах гээд байгаа алцгнах гээд ядаад байх юмаа гэд өөрөө бол 7 хоногийн 4 өдөр найзуудтайгаа уулзаж бильярд тоглодог. Ажлынхантайгаа ч гарч орж болдоггүй. Ууж идэхгүй бол өглөө юу гэд адилхан ажил хийдэг байж намайг ажлаас орвоо үгүй юу? Хаалгаар оронгууд л хоолоо хий би өлсөөд байна. Гэр цэвэрлээдхий галтогоо энтрээ цэвэрлжиж болдоггүй юм уу гэл үнэхээр хэцүү. Өдөржингөө зөксөн ажилтдаг болохоор ядаж 5 минут ч сууж болдоггүй юм шиг хувцас солих гээл буудан дээр суухаар юундаа суугаад байгаа хурдан бос хурдан хоол хий хоолоо хийчээд хурдан ор зас би ядраад байна гэл утсаа авах нь эсвэл зурагт үзэн хамт байхаараа би тоохгүй дуудуулаад явж ивэл ямар юма бодоод байгаа өөр хүнтэй болцсон юм уу гэл хэрэлдэх болгондоо ядуу тараншааных гэр хорооллын гуйлгачд гэл толгой дагц гэдэс нүүрлөө минь шанаад нь нэг бол алгадаж урд нь болж байсан үерхэл энтрийг минь яриад явнаа. Танай тэр чинь ингэдэг байсан уу гэл үнэхээр хэцүү. Ээж нь одоо хүртэл түргэн ааштай хүнийг төвчж бай энтергээл би үнэхээр л төвчж байна. Бас болоогүй. Чи аавтайгаа унтаж хөвтдөг бидтэй гэд хий хоосон хартна. Нэг бол аавтай чинь нийлүүлж агаад зодож хөдөөхээр булаад хайчин. Том артай хүн шүү гуйлгачт минь гээл гиз рүү хид хид өшгөлөж үстэж алгадаж боодог. Нуруу даал нүүр толгой гэд хавдаж хөхрөөгүй газар гэж байдаггүй байсан. Үнэхээр хэцүү. Яаж салхаж мэдэхгүй явж байна. Энэ хүртэл уншсанд баярлаа. Нилээн урт бичсэн дуучлаарай дэмжигдэх шүү гэсэн мэн. За ингээд 2 дахь захиалга оръё. Сайн байна уу? Удаан бодож явсны эцэст өөрийнхөө түүхийг хуваалцъя гэж бодлоо. Их сургуульд ороод 2 дугаар дамжаагаа төгссөн байсан юм. Зуны дадлага гээд 15 баг болоод 7 хоног хотод 7 хоног тэрэлжид барилгын зургийн дадлага хийж байсан үед тохиолдсон энэ явдал амьдралд минь том өөрчлөлт авч ирсэн дээ. Багасаа л аав ээж минь хүнтэй эвтэй эвийг нь олж харцаж хэрүүл тэмцэл хил амнаас хол байгаарэ гэж захиж сургадаг байлаа. Тэр ч жишгийн дагуу баг болсон хүүхдүүдтэйгээ аль болох эвтэй тотон байх гэж хичээдэг байсан. Майхан бариад ээлж ээлжээрээ хоол хийж бараг л тэндээ айл саахалт шиг 7 хоног тэрэлжид байсан. Багийн маань эрэгтэй оюутан намайг нэг л магтаад би ч хүнтэй ээлдэх харьцвал ингээд хариу нэрдэг юм байна даа л гэж бодоостой. Дадлагч дуусч намарч болж хичээлийн шинэ улирал эхэлсэн. Нөгөө магтаад байсан багийн маань эрэгтэй хүүхэд минд мэддэг болсон үе. Тэгээд нэг удаа найз охиноо яриад л зөвлөгөө авмаар байна гэж хэлсэн. Би ч үерхэж үзээгүй болохоор энэ тал дээр сайн мэдэхгүй гэж хэлээд тэр яриа өндөрлсөн. Сүүлдээ чат бичиж хичээлээ асуудаг болоод би ч нэг их зүйл бодлого хичээлийн талаар тайлбарлах бие даалт гэх мэтийг ярилцдаг байлаа. Гэтэл найз охин нь гинэтл нэг өдөр битгий найз залууг мань хоргоогоод байгаарай гэх утгатай чат бичиж
буруугаар ойлгосныг нь хэлээд хоёуланг нь блоклсон юм. Гэхдээ сургуулийн шинэ жилийн үеэр нөгөө залуучаа гинтл надад бэлэг гээд ном бас захиа өгөхөд шууд хайчихъя гэж бодсон ч номыг нь хаяхад хайран санагдаад номын санд хандивлъя гэж шийдээд захиагийг уншлаа. Уучлал гуйж надад сайн болсон гэдгээ илэрхийлж бичсэн боловч найз охиноосоо салж чадахгүй гэсэн утгатай 3 хуудас захиа байсан. Уншиж дөнгөж дуусгаад байтал утсанд маань нууцлагдсан дугаараас зурвас ирлээ. Хаанаас ч найз охин нь миний дугаарыг олоод зурвас илгээсэн нь тэр байсан юм. Миний доторч пал хийгээл явчихлаа. Сүрдүүлж занлахилсан утгатай зурвасыг араас нь илгээж уудлахгүй нууцлагдсан дугаараас дуудлага ирэхэд нь айсандаа аваагүй. Удахгүй өвлийн амралт эхэлж гэрээсээ гарч орохдоо ч нэг л айдастай байдаг болов. Араас хүн дагаад байгаа юм шиг санагдаж утасны дугаараа солиод цахим хаягаач хаасан. Хүн сонсоход тийм сүртэй хэрэг болоогүй ч гэлээ надад маш хүндээр туссан. Зүгээр хүнтэй ээлдэг болсон харьцсан нь буруу байсан юм шиг санагдаж өөрийгөө гэмтэн юм шиг мэдэрдэг. Та бүхэн үерхэж нөхөрлөл зүгээр л нэг хүндээ үнэнч байгаарай. Хэрвээ тэгж чадахгүй бол зүгээр л шулуухан салж сураарай гэж хэлээ. Зүгээр байсан хүнийг үерхэл хайрын асуудалтай битгий хамааруулаарай гэсэн юм. За ингээ 3 дахь захиалга оръё. Энэ түүхийг унших үгүйг мэдэхгүй ч өөрийн түүхээ хуваалцахаар шийдлээ. Би 19 настай байхдаа хүүхдийнхээ аавтай анх танилцаж үерхэд бид 20 настайдаа анхныхаа охиныг үлгэдэж авсан. Түүнээс хойш дахиад охин бас хүүтэй болж бид ам бүл тавлаа боллоо. Тухайн үед бүх зүйл сайхан байсан. Нөхөр бит хоёрч эрвийхээрээ зүтгэж амьдралаа босгосон. Бид 16 жил ханилж 3 хөөрхөн хүүхдийн аав ээж болсон. Мэдээж жаргалтай, зовлонтой, цөхрмөр үеуд зөндөө байсан. Нэг өдөр манай байгууллагын хамт олон тэрэлч рүү зугаалгаар явлаа. Хоногоор явсан ч би оройн машинаа унаад эргээд ирсэн. Гэртээ ирэхэд нөхөр согтуу байсан. Би ч оройтож ирсэн учраас шууд л унтахаар хэвцэн. Гэтэл нөхөр хэрүүл өдөж бид муудалцаж эхэлсэн. Тэгээд тэр намайг хүзүүгээр минь боож огаад нүцгэн намайг орц руу гаргаад шидчихлээ. Энэ олон жил бүхнээ зориулж ирсэн нөхөр минь намайг яг л хүнд ч хэрэггүй хог гаргаж хаяж байгаа юм шиг нүцгэн орцны шал руу чулуудчихсан. Хажуу айлын хүмүүс хаалгаараа шагаасан ч хинэн ч ирж туслаагүй. Харин доод давхрын нэг эмэгтэй орлох чимээнээр ирж надад тусалж халаад нөмрүүлсэн. Тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй сайхан байсан. Үл таних эмэгтэй намайг тэнд өмөрж хамгаалж цагдаа дуудаж миний талд зогссон. Хаалгаар шидүүлээд шалан дээр унаж байхдаа би нөхрлүүгээ харсан. Тэр яг л танихгүй хүн шиг маш харгас хүүтэн харцтай над руу ширтээд хаалгаа тас хитэл хаасан. Ингэж л би гэдэг хүн гэрээсээ төрсийгнээс өөр хувцсгүй яг л айлын нөхөртөө явуулж жагаад гардуулсан хүн шиг хөөгдөж гарсан юм да. Хаалганы цаана миний 3 хүүхэд уйлж ойрлолдож байсан. Тэр үед л миний тархинд гэрэл асч зүрх хаагдах шиг болсон. Би бүхнээ зориулсан байхад нөхөр гэдэг хүн миний араар тавьж ажил хийхгүй, мөнгө олохгүй, үргэлж гэртээ байдаг хэрнээ аяг хоолч хийж өгөх сэтгэлгүй тийм хүнтэй би 16 жил өөрийнхөө үн цэнийг умарттал амьдарчээ. Цагдаа ирж би гэртээ орлоо. Нөхрийг гавлаад аваа явсан. Дуудлагаар ирсэн цагдаа надаас мэдүүлэг авч гэмтлийн зэрэг тогтоолох уу гэж асуусан. Би гэмтлийн зэрэг тогтоолохоор яах уу гэхэд нөхөрт шууд ирүү үснэ гэж хэлсэн. Би гэмтлийн зэрэг тогтоолохож үнэхээр чадаагүй. Хэдийгээр миний бие хөх хэрээн болсон байсан ч үнэхээр нөхөртөө ял уншуулж чадаагүй юм. Үүнийг экс нөхөр маань сонсч ивэл чи намайг харааж зөвхөх биш харин надад талархаж амьдрах ёстой шүү. Би гэмтлийн зэрэг тогтоолгосон бол чи ял идэлжсэн гэх статустай байх байсан шүү гэж хэлмээр байна. Маргааш өглөө нөхөр утсаар ярьж дарамтлаастай. Ирж авахгүй бол алан шүү гэд. Гэхдээ би очиж аваагүй. Тэр өдрөөс хойш 3 жил өнгөрсөн байна. Би шүүхээр орж гэрлэлтэд цуцлуулсан. Энэ хугацаанд хүүхдүүдийн минь аав гэх хүн нэг ч удаа надаас уучлал гуйж аргадах үйлдэл хийгээгүй. Ингээд л бид хоёр тийшээ зам замаа хөөсөндөө. Хүүхдүүдтэй ч санаа тавьж дэмжлэг үзүүлээгүй. Хамт амьдарч байхдаа аргагүй ирэхэнд мөнгө өгдөг байсан ч салаад явсныхан дараа огт мөнгө төгрөг өгөх нь битгий хэл бидний амьдарч байгаа зээлтэй байрыг булаацалтаж байсан хүн. Хүн салах үедээ л хинтээ амьдарч ирснаа мэддэг гэдэг үнэн үг юм бэлээ. Эмэгтэйчүүд минь өөрийгөө л хайрлаарай. Хань ижил өөр хүүхэд гэд бид өөрсдийгөө үргэлж л хойшин тавьдаг. Өөрийгөө хайрлаж, өөрийн цензуур, стандартаа үргэлж өндөрт тавьж байгаарай л гэж хэлье да. Бүгдэнд нь өөртөө хүсдэг бүх сайн сайхан бүхнийг хүсье гэсэн мэн. За ингээд дараагийн 4 дахь захиа руугаа оръё. Сайн байцгаана уу? Сонсогчид болон энэхүү түүхийг мань унших гэж байгаа бүсгүүд энэ өдрийн мэндийг төвшүүлье. Аав ээжтэйгээ таагүй харилцаатай байдаг талаарх түүх юм л да. Аав маань үе үе уучдаг,
уучгаараа за тухгүй агсан тавихгүй ч гэлээ тасарчаад унтчихахдаа их эвгүй орилоод идэг. Ихэнхдээ уух үедээ хөл дээрээ ч тогтож чадахгүй гэртээ ирдэг болохоор өвлийн цагт энд тэнд тасраад унчихсан бэртэж гэмтэх үе гэж их л санаа зовдөг байсан. Энэ асуудлаас болж саяхан цагдаа хүртэл дуудсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэд 2 цагдаа гэрт минь орж ирээд нэг цагдаа аавыг мань авч яваад нэг цагдаад нь өөрөө мэдүүлэг өгөхөр болоод гэрт үлдсэн. Би ч болсон үйл явдал хизээнээс аваасаа айж эхэлсэн гэж дотроо байсан бүгдийг л уудалж хэлсэндээ. Анх удаа л энэ талаараа хүнд хэлэх боломж олцсондоо ч тэрөө бүх хүннээ л хэлсэн. Цагдаа гарч яваад удалгүй ээжээс дуудлага ирж байна. Намайг худлаа мэдүүлэг өгөөд аавыгаа шоронд хийлээ гэж зэмлээстэй. Би мэдүүлгээ цагдаад үнэн зөвөөр нь хэлсэн ч цаасан дээр гомдлгүй гэж бичээд гарын үсэг зураад л өгсөн. Ээж минь намайг цагдаад аавыгаа гомдол гаргаад өгчхөөр хүн чанаргүй гэж бодсон нь хамгийн гомдмоор зүйл болсон. Удаагүй аав залгаж чамд хийж бүтээсэн зүйл гэж юу байгаа юм бэ гэд зэмлэнгүү өнгө аястай загнаад гимжсэн шинжгүй. Миний хүүхэд насандаа тулсан бүхэл хүнд хэцүү явдал аав ээжийн зодон, ээжийн тагтнаас үсрэх гэжсэн гэд бүх тулсан хар бараан явдлуудыг өгөөсгөж намайг гүжирдэнгүү өнгө аясаар ээлжлэн утсаар зэмлэнэ. Цагдаа хэлэхдээ гомдлгүй гэвэл аавыг нь албатан хорихгүй. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийн хуулийн талаар нэг бүрчлэн хэлж баривчилгааны талаар танилцуулна гэсэн юм. Аав 72 цаг баривчлагдахаар болчлоо гэж ээжэд худлаа хэлсэн байсан. Би гайхаад цагдаагаас 3 ч удаа лавлаж аавыг минь үнэхээр хорихгүй бидтэй та ээжд минь хилээд өгөөч гэж хүртэл гуйсан. Хэрвээ та бүхэн эцэг их болоод өр хүүхэдтэй болсон бол таны хэлсэн муухай үг үйлдэл хичнээн муухай насан туршийн дурсамж болж үлддгийг мөн гэр бүл зохиогоос хүртэл айцтай болдог гэдгийг тунгаан бодож гэр бүл төлөлтийн талаар судалж дараа нь гэр бүлтэй болоосай гэж хүсэж байна. Аав ээж гэдэг хүүхдийн хамгийн их итгэл хайрыг л хүлээсэн хүмүүс байх ёстой гэж боддог. Харамсалтай нь аав ээжээсээ үүнийг огт мэдрэхгүй үргэлж айж түгшээстэй. Сүүлийн 2-3 жилд жаахан л чанга дуугаар хүн надад үг хэлэхэд өөрийн ирэхгүй зүрх дэлсдэг болсон доо. Өөрийнхөө болохгүй байгаа байдлыг мэдээд сэтгэл зүйчид хандаж үзсэн ч үнтэй болохоор үргэлжлүүлэн зөвлөгөө авч чадалгүй явсаар жил өнгөрчээ. Одоо үлдсэн амьдрал яаж өнгөрөх гэдгээс их л түгших юм да. Дүү нартаа санаа зовоод тустай байр түрээсэлж чадахгүй мөн асран хамгаалагч нь биш учраас дүү нараа өөр дээрээ авах боломж хомс. Ээж минь үргэлж завгүй ажилтай гэртээ ирэхээр утсаар ярина, эсвэл утсаа үзнэ, хэлэхээр ажиллаа хийж байна л гэдэг. Аав маань гэртээ чанга яригчдэр нь тавиад бичлэг үзнэ, хүнтэй ярина. Гэртээ хүүхдүүдийнхээ хажууд байгаа мөртлөө найзуудтайгаа ажлынхныгаа муулж, харааж, битүү хараалын үг шидээстэй. Сонсоход хүртэл чих, зүрх, сэтгэл давхар өвдөнө. Хажууд нь байхад хүн рүү залгаад утсаар намайг давсалж хачирлаад муулж гарна. Аавыгаа хүндэлдэггүй, минт мэдхээр нь хариуч хэлдэггүй. Үнэн дээр үг хэлэх нь битгий хэл аавынхаа нүд рүү харахаас ч айдаг болоод удаж байна. Ингэж үгээр зэмлж идэхийн оронд зодсон бол хамаагүй бага өвдөнө. Үг хэлэхэд сонссон хүн нь шархалж өвддөг бол цохиход ядаж намайг цохих гар нь өвдөд цохихоо болох байсандаа гэж бодогддог. Цагдаа ярьсан зүйлийг минь гайхаж сонсоод төрсөн авч үнэхээр муу юм уу гэд асуухтал цорхирч уйлмаар санагдсан. Энэ асуултыг өөрөөсөө олон жил асууж ин да. Үгийн мухагаар эдэж доромж харцаар дээрээс ширтдэгсэндээ аав минь. Хуцаад бай шивгчин минь шимэгч гэж хэлснийг чинь уучлагч гэлээ хизээч мартахгүй. Энэ захааг бичихдээ сэтгэл минь жаахан ч болов уужрах байхтаа гэсэн итгэлээр та бүхэнтэйгээ хуваалцлаа. Нулимсай залгиж гомдлоо шингээж бичсэн энэ захааг маань уншиж сонссон та бүхэндээ баярлалаа гинэ. За ингээд 5 дахь захиал руу оръё. Сайн байна уу? Би одоо гадаадад суралцдаг оюутан байна. Сонсогчдод тохиолдсон явдлуудыг сонсож байгаад өсвөр насны өөртөө тохиолдсон явдлыг бичгээр шийдлээ. Сонсогчдод хүрх үгүйг мэдэхгүй ч дүүрэг буудлыг нь уншаад өгөөрэй гэсэн мэн. Надад ялгарлан ханддаг байсан тэр багшид сайн яваагаа харуулмаар санагдаад байд юм. Сонгон айрхан дүүргийн Баян хушуунд байдаг нэг сургуульд би бага ангиасаа дунд анги хүртлээ суралцсан. 6 дугаар ангид ордог жилээ сонгоны анги энтер гээд англи хэлнийг үнзгээрүүлсэн сарын 100 мянган төгрөг төлдөг ангид орлоо. Дааж авсан хэл уран зохиолын багш маань солигдож түүх нийгмийн ухааны эмэгтэй багш анги дааж авлаа. Тэр үед сурдаг сургуулаасаа хэдхэн метрийн зайд хойд аавынхаа гэр бүлтэй нэг хашаанд Монгол гэрт амьдардаг байсан юм. Манайх амьдрал тааруу ээж маань 2 дараалж төрөөд хойд авч тогтвортой ажилгүй тэгс ингэсгээд л болдог айл байсан маань тэр багшид намайг үзен ядах шалтгаан болсон бах. Олон жилийн өмнөх үйл явдал болохоор зарим үйл явдлыг тод санахгүй байгаа ч одоо ч бодогддог сэтгэл өвдөгдөг зүйл бий. Би англи хэлдээ сайн, заадаг хичээл нь ч дуртай ч бусад хичээл дээрээ муу байсан юм.
Учир нь дүү нараа хараад завсар зайгаар нь хамаатнуудад зарагдаж, гудамжинд шуудаа нүүрс овоолж тавиад өвлийн хүүтэн дутаатай агаарт хідэн цагч зарж зогсдог байсан юм. Нэг өдөр хичээл дээрээ байж итэл багш орж ирээд намайг дуудаж самбарын өмнө зогсоогоод эмээтэй нуулцсан чинь энийг ээжтэйгээ хэрэлдээд өгөнд нь ордоггүй өмссөн хувцастайгаа шууд орондоо ороод унтчихдаг гэсэн гээд ангийнхны минь өмнө хилээд хаяв. Хойд аавын маань ээж тэр хавьд өсчөн хийдэг байсан болохоор багш оцсон юм шиг байгаа юм. Тэр үед чинь жоохон хүүхэд гүтгүүлээд ангийнхнаасаа ямар их хитсэн гэж санана. Тэгээд л ерөөсөө надад дургуй нийлт. Нэг удаа сургуулаас хідэн төрлийн дугуулan явуулж байгаа сонирхсон нь нэрээ бичээрээгээд би шанц билүү ятга билүү нэгийг нь сонгоод нэрээ бичээд өгсөн чинь бас л ангийнхны урд чи чадах юм уу? Чи ийм залхуу юм чи хизээч сурахгүйгээд намайг тэр чигт минь унтраачихсан. Тэгэн тэгсээр аз болж хөдөө сум руу шилжиж тэнд очиод харин сурах шиг болж 10 жилээ сурагчдын холбооноос өгдөг алтан медальтай спортыг ч сайн тоглодог бас болоогүй аймаг руу олимпиадад явдаг болоод төгссөн юм да. Төгссөнийхөө дараа тэтгэлэг авч гадны улсад ирээд сайхан амьдарч байгаач үе тэр үгс бодогддог. Тэр багшд гэж хэлэхэд та хурц үгсээрээ хичнээн хүүхдийн сурах хүслийг унтраасан бол ар гэр ядуу зүдүү байлаа гэд тэр хүүхдэд дорд үдсэн янзаар харьцах шалтгаан биш л баймаар юм. Хүн суралцахад орчин их чухал юм билээ шүү. Нэг багшийн хатуу үгсээс болж мөрөөдөл зорилгоо битгий алдаарай боломж үргэлж байдаг баярлаа гэсэн юм. За ингээд дараагийн 6 дахь захиал руу оръё. Залуу охтуудад сургамжтай байна байх гэж бодоод бичлээ. Унших үгүйг сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэрийг ууцлаад бичмээр санагдав. Би баг байхдаа аавыгаа өвчний уулмаас алдсан учраас ээж эмээ дээрээ өссөн хүүхэд л дээ. Айлын ганц учир хамаатны эгч ах дүү нар надад их сайн, тиймдээ ч хайраар дутаж өсөөгүй. 10 жил их сургуульд байхын арх тамхи эрэгтэй хүүхдүүдээс хол байдаг байсан. Миний ганц зорилго бол өндөр боловсралтай хүн болж ээжийнхээ ачийг хариулж дүү нартаа дэмжлэг үзүүлэх байлаа. Үеийн найз нар бүгд найз залуу нөхөртэй болж эхэллээ. Эхэндээ ч би цаг нь болоогүй байх, цаг нь болохоор заяаныхаа хантай уулзрах байхаа гэж боддог байсан. Манай өвөө эмээ хоёр их олон жил сайхан ханилсан хүмүүс л дээ. Тийм ч учраас өвөө эмээ хоёр шигэ хайрыг хүлээдэг байсан. Ардаас хүмүүс гүйдэг, болзоонд урддаг байсан ч нэг л ааш цан хандлах нь таардаггүй байсан. Ингэж явсаар ажилд ороод удаагүй байхад манай найзыг шохорхдог залуугийн найзтай нь харьцаж эхэлсэн. Тэр Оросд цэргийн сургуульд сурдаг хүүхэд байлаа. Нилээн удаан харилцаж байгаад үерхэж эхэлсэн. Амралтаараа ирэхээр хамаг юмаа надад бариад гүйчдэг сэтгэлээрээ залуу байсан да. Би угаасаа анханасаа өнгө мөнгө харж үерхээгүй жинхэнэ хайранд мөнгө чухал биш гэж итгэдэг үе байсан. 2 жил үерхээд тэр бэр гуй гэд бит хоёр суусан. Хоёр талаасаа ямар ч мөнгөгүй нийлсэн би төрүүлээд ажилд орсон. Харин тэр төгсөх болоогүй байсан. Тэгсэн ч оюутан байж Оросоос бараа оруулж ирээд зардаг сэргэлэн хүүхэд байлаа. Яг юун дээр алдснаа би сайн мэддэггүй. Магадгүй хитрхи их итгэл хүлээлгэсэн маань буруу байсан бах. Тэр залуу бас л ээж дээрээ өссөн учраас намайг гэхэндээ сайн ойлгодог байсан. Гэхдээ гэрийнхэн нь намайг ядруу айлын хүүхэд, би муутай, чамд хүүхэд гаргаж өгч чадахгүй сал гэдэг байсан ч өнөөх маань үгүйгээд тас гүрийдэг. Гэтэл нэг өдөр гэрийнхэн нь ирээд чамтай нийлснээс хойш гэртээ үзэгдэхгүй, би муудаад гэр бүлийнхээ гишүүнээ харахгүй байна. Та хоёр сал гэдэг байгаа. Би ч нилээн тисэж за угаасаа хамт байх тавилангүй байж гээд салахаар болсон. Яг ардаас гуугаад эргээд нийлсэн л дээ. Тэр маань том алдаа болсон. Манай гэрийнхэн хатуу хөвгтэй хүмүүс. Би ч өчнөө гомдмоор үг сонсож өссөн. Хоёр талын гэрийнхнээс бит хоёрыг их л хатгаж салгах гэдэг байсан. Тэр маань аль болох миний талд ордог байлаа. Харин манай гэрийнхэн бас л тэр залууд үг хаяж намайг бодож хатуу үг хэлдэг байсныг нь сүүлд мэдсэн. Би тэр хүний талд дутуу зогссон байх. Гэхдээ л ганц хайртай ээжийнхээ үгнээс сүрэн байж хамтын амьдралаа эхлүүлсэн. Нэгний ойлгодог байхад болно байхаа гэж итгэж явсан. Тэр маань ажилд ороод их л өөрчлөгдсөн. Арх тамхи хэрэглэж, байнга л ажлын хүмүүс нь хөрөнгөтэй, эхнэр нь ч бас хөрөнгөтэй гих мэт зүйл ярьж эхэлсэн. Сүүлдээ намайг байгаа байдлыг маань шүүмжлээд, гадаад үзмжээр доромжилж эхэлсэн. Би ажил хийдэг ч үеийнхнээсээ ганган биш, хувцсанд нэг анхаардаггүй, яг уу эмэгтэй хүн болсон хойно гой чамын юмтай болмоор байвч гэртээ юм авчихдаг хүн байсан. Эмэгтэй хүнд зөн совин байдаг да. Ажлынхаа охиндоо дотн болоод байгааг нь анзаарсан. Намайг байнга жишнэ. Би утсыг нь ухахгүй ихтэгдэг байсан ч нэг өдөр үзээд уншсан харсан зүйлдээ итгээгүй. Намайг их удаан хуурч байсан юм бэлээ. Тухайн үед жирэмсэн байсан тул их хүнд туссан. Тэр залуу хоёр талд амьдрал зохиож хүүхэд хийсэн байсан. Төрөв төгсөн намайг ээжд нь янз бүрийн юм хэлэх юм бол алын шүү гэж хэлдэг байсан. Бид хоёр салсан ч төрөв төгсөн байхад намайг хүүхдээ ахуул Солонгос руу эмчилгээнд явуулаад өгнө гэсэн. Би анхны хүүхэд учраас ахуулахаас айж байсан.
Яаж хүн болцсон хүүхдийг тэгж чадах вэ? Анхны бүхнээ зориулсан хүнээсээ том шарх амссан. Би хөөрхөн охинтой болсондоо харамсдаггүй, харин буруу аав сонгож өгсөндөө харамсдаг. Эцэст нь ээж аавын нүд буруу байдаггүй. Над шиг салах боломж байсан ч үлдэж болохгүй шүү. Хаяа эртгэн саасан нь дээр байдаг. Бас 5-6 жил хамт байлаа гэд хүнийг бүрэн таньж чаддаггүй юм бэлээ. Эсвэл хүмүүс хурдан өөрчлөгддөг юм болов уу? Тэр одоо суусан охин нь намайг бодвол чадaltaй айлын хүүхэд гэсэн бодвол цалингаас цалингийн хооронд хэцүү байсан байхаа гэж бичсэн байна. За ингэ дараагийн 7 дахь захиалга оръё. Энэхүү суугаар түүхээ хуваалцах боломж олдсонд эцэг эхчүүдэд жоохон хүүхдүүдтэй хэлж сэрэмжлүүлээсэ гэсэн үүднээс бичлээ. Одоо би 19 настай амьдралын их талаад хөл тавьж эхэлсэн. Багад минь тохиолдсон энэ явдал бусад илүү хэцүү амьдралыг туулсан хүмүүсийн хажууд юу ч биш байж магадгүй ч ядаж л тохиолдоогүй хүмүүст сэрэмж болох байхаа. Бага ангидаа би нарны гүүрний хажуу талд байрлах ерөнхий боловсролын сургуульд сурдаг байлаа. Манай гэр сургуулиас маань 4 буудлын зайтай алхахад холж автобусаар хурдан очдог байсан учраас би 5 дугаар ангидаа хичээл тарсны дараа орой хэсэг хугацаанд найзуудтайгаа сургуулийн хажуу талын байрны тоглоомын талбайд тоглож байгаад хардаг байлаа. Тэр өдөр 100 болоод хичээл амрах төгсөн халуун өдрүүдийн нэг байсан болохоор тоглох ёстой хугацаанаасаа жоохон л хэтрүүлээд 3 найзтайгаа тоглож таарсан. Тоглоомын талбайд дээшээ авирдаг шатчиг тоглоом байдаг. Түүгээр бид хинэн айхгүйгээр хамгийн дээр нь гарах вэ гэхэд тоглож байсан юм л да. Хүүхдүүд учраас эргэн тойрноо анзаарахчгүй тоглож хөгжилдөж байсан ч би бүр жоохносоо л эвгүй зүйл болох гэж байгаа юм шиг хүн над руу хараад ч байгаа юм шиг мэдрэмжүүдийг илүү сайн мэдэрдэг байсан тул гинэт л надад биднийг хүн ажиглаад байгаа юм шиг санагдаж эхэлсэн. Гайхаад би эргэн тойрноо хартал яг хажууханд нэг хөгжлийн бэрхшээлтэй саажилттай юм шиг эрэгтэй хүн хараа зогсож исэн. Түүнийг хараад л би пал гэд дотроо сонин мэдрэмж авсан ч бусадтай хэлж чадлаггүй одоо яваад өгөх бизгээд өнгөрөөсөн. Уцаа гаргаж ирээ цаг харсан нэлээд удаан тоглосноо мэдээд харанхуй болоогүй их гэгээтэй байсан болохоор за одоо ингэсгээд харидаа гэж бодоод найзуудыгаа тэр шатан дээрээс дуудаж буулгаад хажуу талын сандал дээрээс очиж сүнхээ авангаа ярилцчихсан. Гэтэл нүдний буланд тэр хүн бид хэд рүү ойртож байгаа юм шиг харагдаад би шууд л найзуудтай чимээгүйхэн хэлв. Тэгээд бид хэд баг зэрэг айж тэндээс холдоод манай найзуудын гэр намайг бодвол яг сургуулийн хажууханд ойрхон байдаг болохоор бид хурдхан л явъя гэж бодоод гэрийнхэн зүг алхаж байтал араас дагаж эхэлсэн. Нэг найзынхаа гэрийн урд ирэхэд тэр найз маань айгаад байна, орц руу ормооргүй байна. Араас дагаад ороод ирвэл яах юм бэ гэд хэлэхэд нь бид хэд тэр хүнийг төөрүүлье гэж бодоод яг хажууд нь байсан цэцэрлэгийн хашаа руу гүйлцсэн. Цэцэрлэгийн арын хашаан дүүрэн мод өндөр өвс ургамалтай болохоор тийшээ орчихвол харагдахгүй гэж бодсон ч биднийг олоод дагсаар л байсан. Тэр үед найзууд маань хөөрхий сонсогдохгүй гэсэндээ чимээгүйхэн уйлаад би ч бас яг уйлахын даваан дээр байхдаа аав ээжигээ бодож гэртээ хурдан харах бас найзуудыгаа гэрт нь амьд мэд оруулах ёстой гэсэн бодол орж ирсэн. Бас л тэднийг чирээд тэндээс гүйсэн. Жохон хүүхдүүд дээрээс нь бие биенийгээ хөтөлчихсөн хурдан гүйж чадахгүй нэг байрны араар орохоор л дагаж гарч ирээд исэн. Дөрүүлээ явж исэн болохоор хуваагдаад аль нэгнийх нь араас хөөн гэсэн бодол орж ирээд би тэдэнд хэлээд шууд л хоорондоо ойрхон гэртээ хоёр найзаа гэрийнхэн зүг гүйлгэж би нөгөө найзаагаа чирээд өөр тишээ цухтаасан. Бид хоёр ойрхон байж таарсан уу эсвэл анханасаа бид хоёрыг дагаж байсан уу? Яг л боцноор минь араас хөөж эхэлсэн. Тэр үед яагаад ч юм аав ээж рүүгээ залхахаас бид бүгдээрээ айж исэн. Учир нь аав ээжүүд маань гадаа удаан битгий тоглоорой гэж хэлдэг. Удаан тоглол загнуулдаг байсан учраас хэлж чадаагүй байх. Аав ээжийнхээ өгөөнд л орох ёстой байж гэж толгоонд минь бодогдоод уйлж байн эргэж харж гүйж исэн. Нөгөө хоёр найзыгаа гэрлүүгөө орсон гэсэн итгэлтэй болсон үедээ хажууд явж исэн найзыгаа гэрлүүгөөгүй би тийшээ гүйлээ гэж гүйлгэж эхлэхэд тэр хүн намайг дагаж эхэлсэн. Хөөгдөд автобусны буудлын руу би уйлаад гүйж байхдаа эргэн харахад тэр хүний царай нь энэ олон жилийн дараа хүртэл мартагдахааргүй их амар байсан. Нүд нь улайж улангассан мэт хилээ гаргаад яг л нохоо шиг шүлсэн гоожоод гүйжсэн. Тэр царайг хизээж мартаж чадахгүй байх. Автобусны буудлын дээр гүйж ирээд ямар ч хамаагүй автобусанд гүйж ороод суухад араас орж ирээд яг суух гэж байхад нь жолооч ах мэдсэн үү? Эсвэл үнэхээр карт байхгүй хүн оруулаагүй юу мэдэхгүй шууд л тэр хүнийг картгүй бол буу гэж уурлаж хөөж гаргасан. Тэр үед гэртээ харах зам минь маш богинохон аимшигтай санагдсан. Миний буух буудлын дээр хүлээж байх үедээ араас дагаад гүйж байх үедээ автобус битгий зогсоосоо гэж зөндөө бодож байсан.
Азар зөв автобусанд сууж таарсан болохоор буух буудал дээрээсээ гэр хүртлээ хизээж айж байгаагүйгээр айж хар хурдаараа гүйж нэг ч эргэж хараагүй. Эргэж харвал яг арт гүйж ах юм шиг санагдаад орц руугаа ороод лифтэнд суусны дараа лифтний хаалга нэгдэхэд яг үүдэнд нь зогсож байх үедээ гэж хүртэл би маш их хайсан. Гэртээ ороод 0-д орж уйлж суухдаа би зүгээр л байгаадаа маш их баярлж исэн. Жоохон байсан ч хэрвээ баригдсан бол надад юу болохыг би мэдэж байсан, маш их аимшигтай. Зурагтаар маш олон хүчингийн хэрэг гарлаа гэсэн мэдээлэл гардаг байсан болохоор мэддэг байсан биз. Аав ээжтэй хэлж чадаагүй. Хэлмээр байсан ч айгаад дурсах юм бол ахаад гараад ирэх юм шиг санагдаад үнэндээ чадаагүй. Тэд минь намайг тэгж их уйлж сургуультай ямааргүй байна. Эсвэл та намайг хүргэж өгөөд тартал хүлээ гэж хэлэхэд минь хүртэл намайг ойлгож тайвшруулж байсан мундаг хүмүүс. Багштай уулзаж миний асуудлыг хэлж ойр хавийн камер шүүлхий гэсэн ч ажилтдаггүй гэсэн шалтгаанаас нь болоод би болон миний найзууд л үнийг мэдэж байсан. Найзууд минь төрүүлээд гэр гэртээ орсон мөн өөрсдийг нь дагаагүйг мэдээд тайвширсан байх. Дахиж тэр явдлын талаар бас юу ч дурсаагүй, би ч холбоо тасарсан. Өдийг хүртэл би үнийг хүнд ч хэлээгүй. Үнэхээр л дурсвал гараад ирэх юм шиг санагддаг. Бусдад хэлж сэрэмжлүүлмээр байдаг ч надад маш том траума болсон байсан тул энийг энд зориг гаргаж бичлээ. Үүнийг сонссон эцэг их асран хамгаалагч нар минь хүүхдүүдтэй зөвөр ойлгуулж тэднийг айлгалгүйгээр асуудал гарах боломжийг нь зайлуулаарай. Надад тэр өдөр юу ч тохиолдоогүй аз тохиосон боловч Монгол улсаар минь мэдэгдэхгүй ийм хэрэгүүд мөн педофил хүмүүс их байгаа юм шүү гэсэн минь. За ингээд дараагийн 8 дахь захиаг уншия. Сайн байна уу? Танай подкастаар хүмүүсийн өөр тохиолдсон зүйлсийн талаар захиа бичсэнийг сонсоод бичмээр санагдлаа. Би одоо 38 настай 3 хүүхдийн ээж, аз жаргалтай элбэг хангалуун сайхан амьдарч яваа эмэгтэй. Танад ирсэн захидлуудыг сонсоод бага насны айдас эргэн сэтгэлд мэдрэгдлээ. Намайг баг байхад манайх налайхад амьдардаг байлаа. Би 5 настай л байсан бах санаж байгаагаар. Аав гэх хүн намайг өгтөл зоддог байж үлээ. Өндөрт өргөж байгаад шидэх, сугандаа гуйлан мод шиг хөндлөн хавчуулж агаад толгоогоор хан хаалга мөргүүлэх, гидс рүү хүчтэй өшөглөх, хамарнаас цус гарангууд вананд ус дүүргэж агаад толгой дүүрж амьсгал боогдуулах. Хүний иддэггүй зүйлсийг урдаа зогсоож агаад хүчээр идүүлэх, мод, чулуу, толгоом гэх мэт. Нэг удаа тэгэж зодж байгаа толгойг минь уртааш нь нилээн том хагалсан. Маргааш өглөө нь ээж ус самнж агаад 2 хуваах гээд самаараа зуртал сам нь шарх руу яваад орчиж үлээ. Хүүе толгой нь хагарцсан биш дээ гэхэд тэр хүн би мэдхгүй гадаа тоглож байгаад унтсан байлгүй дээ гэж хэлж билээ. Би ээжийг гайхдаг юм. Хүүхдээ тэгэж хүчрхийлэлд өртөж байгааг үнэхээр мэддэггүй байсан гэж үү? Мэдсэн ч дуугаа байдаг байсан гэж үү? Хүүхэд өөрөө хэлэхгүй ч хүүхдийн нүдний харц мэдэгдмээр юм. Аав ирж байгааг мэдхэд л тэр жоохон зөрөх салгалан чичирч хаана орж нуугдах вэ гэж боддог байлаа. Би доороо 2 дүүтэй том болсон хойноо мэдхэд миний хойд аав байсан хэрэг. 2 дүү бол тэрний хүүхэд. За ингэж тамлалт үргэлжилсээр манайх Эрдэнэт рүү нүүсэн. Би тэр үед 3 дугаар анги байсан, 8 настай л байсан баг. Ээжийг байхгүйд гинэт сайхан ааштай болж хайрлаж, өвөртөлж унтдаг болов. Тэгээд үнсэж бас миний бэлэг эрэхтэн үнсэж долоодог байв. Би яагаад байгааг нь ойлгохгүй ч ямар ч байсан буруу зүйл хийж байгааг нь зөнгөөрөө мэдж байсан ч болооч гэж хэлж чаддаггүй байсан юм. Ээжтэй хэлэх юм бол би чамайг аланшуул гэдэг байсан. Ээж 8-нд Орос руу явдаг байсан юм. Ээжийг бараандаа явна гэх сургаар л миний айдас эхэлж гэрээсээ цогтмаар санагддаг байлаа. Шүн унтчихад гинэт хүнжилс хөгтөхөд зүрх хүчтэй цохилж нулимс урсаж тэр үеийн сэтгэлийн завир одоо ч мэдрэгдэх шиг. 5 дугаар ангид манайх байраа зарж ээж Солонгос явах болоод хүнд мөнгөө хулигтуулж гэр хороололд Монгол гэр барьж амьдардаг болов. Ээж ч 8-нд явхаа болж байнга гэртээ байдаг болов. Зөвүүн новшийн оролдох нь болсон ч зодож тамалдаг нь хിവэрэ байлаа. Би охин дүүтэйгээ цуг унтдаг байсан үе. Нэг шөнө унтчихсэн чинь хүн хөл илж байгааг мэдрээд сэрв. Тэгсэн чинь нөгөөг чинь яг миний унтдаг хэсгийн эсхийг гаднаас нь урж цоолоод гараа хийж миний бүкс гой бэлэг эрэхтнийг оролдож ийлж байсан. Одоо ботход нэрээ бас хорвоогийн тим хог шаартай ээж очиж сууж л байдаг. Тэгээд айсандаа дүүгээ орны арт хэсгээр нь унтуулад өөрөө урдуур нь унтдаг болсон. Мо дүүг минь бас надтай андуурч гой хэсгийг нь илсэн болов гэж боддог. Айж чэд хүнд ч хэлэхгүй явсаар оюутан болж тэр гэрээс гарч миний сэтгэл амарч үлээ. Гэтэл 7 жилийн өмнө нөгөө өвгөн чинь цус харваж маш хүн дээр өвдсөн. 2 дүү минь яг аав нь болохоор өдөр шөнөгөө сахиж асарч байсан. Би нилээн гайгүй цалинтай ажил хийдэг болохоор эмчилгээ, эм тариа бүх мөнгийг нь гаргав. Уг нь бол өвчээсэй гэж боддог байлаа. Аав ээж хоёр ч 8 жилийн өмнө салсан. Одоо тэр хүн бие муутай гэр хороололд ганцаараа амьдардаг. Би нэг ч очдоггүй.
7 жилийн өмнө өгөх гэж байхад нь бас л би аварсан. Үүлийн үрээ идлээд хэд хүртэл ингэж ганцаараа өвчин зовлонтой амьдрах юм болдоо гэж бодогддог. Одоо ингэж янз янзын юм сонсоход сошиал хөгжөөдөл иймэрхүү хүчирхийллүүд ил гараад байгаа болохоос бидний багад ийм зовлон их байжтэй гэж бодогддог. Би тэр хүнийг насан туршдаа үзэн ядаж бас ой гутаж явдаг. Хинт ч хэлж байгаагүй өөрөөсөө хүртэл нууж явдаг зүйлээ ингээд битсэн нулимс гарч байна. Танай подкастыг байнга сонсдог шүү. Амжилт хүсье гэсэн юм. За ингээд дараагийн 9 дахь түүх рүүгээ оръё. Нэгэн түүх хуваалцъя. Баг байхасаа л их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Тухайн үед ч тулаантай кино од болдог үе байсныг хэлэх үү. Багаасаа л уушуу, айкидо гэх мэтээр хичээлдэг байлаа. Энэ нь тухайн үеийн Улаанбаатарт дошноосоо өөр газарт зүгээр явхад ч хэцүү тийм үе байсан болохоор бие хамгаалах урлагаар их хичээлжсэн. Гэхдээ хизээж хин нэгнийг эхэлж дээрлэхэх, зодох гэх мэт үйлдэл хийхгүй зөвхөн бие хамгаалдаг, дээрлэхүүлдэг хүүхдүүдийг өмөрч хамгаалахыг хичээдэг байсан ч 10 жилээ төгсөх болох үед олон зодон үдсэн, зодуулсан зодсон, болохгүй юм ч их үдсэн, өөртөө их бадрангуй, хэр баргийн хүн надад ойртохгүй, сэхүүн зантай, бие төвтэй, товчхондоо бол буруу замаар будаад хийхэд бэлэн болсноо мдээгүй байж үлээ. Дөнгөж оюутан болоод нэг охинтой үерхэд чухам сайхан байсан ч тэртээ нэг баярын өдөр найз охинтойгоо уулзчаад гэрлүүгээ явах замдаа гэрэлтэй төв замаар явах боломж байсан ч товчхныг нь бодоод харанхуй хүн амтан бараг явдаггүй нарийн замаар ороод нөх удаагүй 4 залууд дээрэмдүүлж хэсэг зууралтаж зодтолдоод боолгуулад ухаан алдаад унсан. Хэсэг хугацааны дараа сэрсэн чинь өмдтөөгөө л үлдсэн байсан. Надад ийм асуудал гарч болох байсныг мэдсэн ч нөгөө л бие төвтэй сэхүүн сонин зангаасаа болоод өөрөө хохирогч болоод өнгөрсөн. Ганц өмдтэйгөө нүцгэн шалдан гэдэс өвдөөд гэртээ арай гэж орж ирээд төд удалгүй гэрийнхэнтэйгээ гэмтлийн имлэг очоод дотуур цус алдалттай яаралтай хагалгаанд орохоор болвоо. Гэтэл яаралтай хагалгаагаа би 12 цаг хүлээж өөхөх сэххийн зааган дээр байж агаад хагалгаандаа орж нарийн гидснийхээ талыг ахуулж сайн амч нарын ачаар амьд гарсан. Тэр 12 цагийн хугацаанд намайг унтуулахгүй сэрүүн байлгаараа үгүй бол эргэж сэрэхгүй гэж эмч гэрийнхэнд нь хэлсэн боловч би юу юучгүй унтчих гээд ухаан алдчих гээд байсан чинь тасагт хамт байсан ах нар 12 цагийн турш намайг хөгжөөж сэтгэл санаа өргөж тасралтгүй хичээсэн тэдгэр хүмүүст их баярладаг даа. Их товчхон бичлээ хагалгаанд орсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд биеийн байдал үнэхээр амар хэцүү байсан. Энэ явдлаас хойш хэн байсан, хэн болж гин, хэн болох вэ, хэн хизээ хаана юу яагаад гэх зүйлсийг байнга бодож явдаг болсон. Учир нь зөвхт зөөлөн, бурууд хатуу байж өөрийгөө таних мэдэж альва зүйлд эрдэж бардаж болохгүй бие төвтэй бус бид төвтэй байж олон юмыг талаас нь бодож тунгааж байж шийдвэр гаргах үйлдэл хийдэг болсон. Магадгүй хэн нэгэн эсвэл өсвөр насны хүүхэдтэй хүмүүс сайн эцэг их ах эгч орчин сайхандаа байлаач хэн болж өөрчлөгдөж байгаагаа мэдэхгүй хүмүүс их байгаа бах. Өөртөө дүгнэлт хийхэд хизээч оройтохгүй ямар нэгэн байдлаар асуудалд орж хохирогч байснаас эртнээс өөртөө дүгнэлт хийж үр хүүхдээ орчин тойрныхоо хүмүүст анхаарал хандуулж сайн сонсогч, сайн ярилцагч байгаарай. Ажлын амжилт хүсье гэсэн мэн. За ингээд дараагийн 10 дахь захиалга оръё. Сайн байна уу? Танай сувгийн улаан фэн нь байна. За би 1-р курст байхдаа тохиолдсон амьдралд минь маш том сургамж болсон түүхээ хуваалцахаар шийдлээ. Би 1 оны намар анх удаа хотод оюутан болж ирвэ. Бараг л соёлын шоконд орсон. Амаа ангаатал шагширч билээ. Тэгээд сургуульч эхэллээ. Ээж аав хоёр дотор байрны мөнгө өгч чадахгүйгээд би наг зэгчээндээ суухаар болвоо. Тэднийх 3 охинтой тухайн үед жоохон байсан. Тэднийх гантанд гэрт нь амьдардаг байлаа. Намар дуусах төхөж гэрээ дулаалах болоод биднийг өглөө эрт босгохгүй ажилд саад болно гэд арын хашаанд байх хөргөн ахын дүүгийн эзэнгүү гэрлүүн явууллаа. Тэр үед надтай хамт байсан нэг эрэгтэй оюутан нахцынд манд байдаг байлаа. Ингээд би 3 дүүтэйгээ нөгөө оюутан бас миний аав тэнд хонохоор явлаа. Аав ажиллаар ирсэн байсан. Орой болж унтахаар цэхэж байтал аавын хідэн найзууд болон нэг зүс таних хүн тэнд хүзэр тоглож ганц 2 арх пив ууцгав. Би орон дээр аавтайгаа тухайн үед айлт байсан, ор хүнжил багтай байсан гэд 3 дүү оюутан залуу газар унтахаар болсон юм. Нөгөө орон дээр нь сайн таньдаг аавын найз нутгийн ах онохоор болвоо. Аав маань байгаа болохоор санаа амар нам унтав. Нэгс ирсэн чинь тас харанхуу миний дээр нэг хүн гарцсан унтлахын хувцсыг маань тайлахаар оролдож эхэлсэн. Бахарч чаддаггүй ичээд аавыг согтуудаа солиорч байгаа бахта ингэгч хүн биштэй ямар сони ингээд чимээг өхөн ноцтолж жагаад толгойд нь хүртэл аавын үс биш байсан. Тэгээд бүх чадлаараа маажиж, хумсалж, хазаж,
хүсдэж гарваа. Тэгтэл хин нэгэн гэрэл асаасан. Аав байх гэд хартал нөгөө орон дээр унтчихсэн ах болооч ичээч чи зайл гэд угзарсан чинь аавтай хүзэр тоглож исэн нөгөө зүс таних хүн байсан. Хамраас нь цус гоочсон маажуулаад буун шарах болцсон амтан уучлаарай би согтоод гэртээ ирсэн эхнэрийнхээ өвөрт байна гэж бодсон гэж байна. Гялс аавыгаа сэрэх гэсэн боловч сэрдэггүй. За энд осолтой юм байна гэд 3 дүүгээ сэрээгээд нөгөө намайг аварсан ахтай гараад харанхууд гэрлүүгээ алхаж байтал нөгөө новш гүйцэж ирээд биднийг алан хятна надад алдах юм байхгүй гэд сүрдүүлээд буцаагаад аваад явбаа. Ороод нөгөө ах маань намайг өмөрсний төлөө зодуулсан. Хинт ч хэлэхгүй гэж би амлаад тэр ч би одоо ирүүлчихсэн. Яахчгүй зүгээр унт өглөө эрт явчихна гэж хэлээд хэвтгэр болов. Оюутан залуу аав хоёр бүр таг. Тэр үед гар утас байгаагүй байсан ч ховор байсан үе. 3 дүүгийн голд нь ороод хөвтвээ. Нойр хүрдэггүй айгаад. Нөгөө новшчин хөлний тэр хавьд унтаж байгаа шинжтэй. Унтахгүйгээд гүрийж байсан юуг нь зөөрмөглөх зур нөгөөдөг чинь миний дээр хутгатай гараад ирдэг юм. Хоолойд хутга тулгаад чимээ гаргавал ална гэсэн. Тэр үед нь амар зориг ороод хутганы эрнээс нь 2 гараараа түлхэж хамаг байдаг хүчээрээ тийрээд өөрөөсөө холдуулж орилсон чинь зүхтаад алга болсон. Миний бүх хуруунуудын дотор хэсэг нь зүсгдсэн байсан. Бас л хинж сэрээгүй. Ингиж нийгэм үүр цайж нар мандваа. Амлсан ёсоор хинт ч хэлэхгүй хэд хонсон. Бараг сар. Тэгтэл нөгөө новшчин давраад гэрт ирж намайг дарамтлаастай. Гэхдээ энэ нь эхний бөгөөд эцсийн удаах байсан. Учир нь би бүх хүннээ эгчтэй хэлж, эгч цагдаад өгөөд амтан болгосон. Тэр үед аавда болон оюутан залуу хоёрт их л гомдож үлээ. Нэг нь миний хамгаалагч, итгэж болох цор ганц хүн болох аав минь. Нөгөөх нь нэг айлд суудаг, найз минь болцсон, бүх юма хамтдаа хийдэг, ойлголцдог, ярилцдаг байсан залуу. Тэр үед сэрүүн байсан, байдал биштгэн бол нэгийгээ үзэж нэхэд дээлээ тайлцсан гэж бодож байсан гэж ирсэн. Яг хэрэгтэй үед хулчгар зан гаргасан ч тэр өөдгөө новшиг гэртэрч намайг хөөж, тууж, дарамтлах үед цагдаа дуудаж авчирсан. Гарахтаа бас нэг сайн шанаадаж аваад зугтсан. Амиа бодоод зугтчлаа гэж бодсон чинь цагдаа дуудсан байсан. Би аацтай хүн. За тэгээд зөвхөн өөртөө итэг, хинээс ч бүү өөрийнхөө аюулгүй байдлын төлөө зоригтой дуугарч байгаарай. Би тэр чамаага маш хөнгөн давсан, айж чиж өөрийгөө тусгаарлаагүй, эннээс ч доор юм болж болох байсан би аацтай гэж боддог болсон доо. Ойлгомжтой бичих гэж оролдлоо. Баярлалаа. Уншина гэж найдаж байна гэж ütсэн мэн. За ингээ 11 дахь захиалга оръё. 90-ад оны ихээр аав ээжтэйгээ ах トゥ дөрвөлээ сайхан хангалуун амьдралтай айл байсан. Аав маань цэргийн байгууллагт хөгжимчин, ээж минь тус байгууллагт нягтлан хийдэг сайхан л байдаг байсан. Би өөрөө айлын баг болохоор бүдэг бадаг санагч аавын дүүгийн нөхөр чигтэйхэн арх уудаг, аимшигын араатан хүн байдаг байсан. Эхнэр хүүхдээ зодно, эхнэрээ хартаж зодно, аавын дүү ихч бас бүтэхгүй. Гадуур дотор 8 нэрийдлэр хонон үнжин явна. Сүүлд ээжийн маань хэлснээр бол дүү нь ахыгаа худлаа үний юм хэлж нөхөртөө зодуулдаг байсан нь манай аав байлаа. Тэр нэг зуны өдөрш аавыг минь цусан далай болтол зодож хэвтрийн хүн болгосон доо. Би яг хажууд нь харж аавыгаа тэр их цус алдаж байгааг хараад зогсож байсан. Тэгээд чадхаараа өөрийнх нь охиныг ажлаас нь дуудаж нэг тусламж дуудаж үлээ. Би өөрөө 5-6 настай л охин байсан. Би яг тийм юм харсан болоод ч тэрөө өсвөр насндаа байхдаа одоо ч цус харах, биений юм ирэхэд ч маш их огуулж, буйлжгтүүдийн мэдрэмж авдаг. Намайг хүүхэд байхад хэрэглэл тийм ч илбэг байгаагүй. Ээж давуу бэлдэж өгнө, тэрийг нь хэрэглээд угаадаг тийм л цаг үе байсан. Өсвөр наснд биений юм маань ирэхээр л айж чичирдэг тийм байсан. Одоо л маш том траума авсан гэдгээ ойлгосон. За тэр цагаас хойш манай амьдрал тамийн амьдрал руу шилжиж, аав маш олон сараар хот руу эмнэлэгт хэвтгэхээр явхад ээж минь ажлаасаа гарч сахихаар хүүхдүүдээ үлдээгээд явж билээ. Тухайн үед цагдаа сэргийлэх болсон өгөөч сандаггүй юм. Эзгүй үлдсэн хүүхдүүдийг нь тэр зодсон ах аавын дүүтэй буюу эхнэр нь харахаар болж тэр үеийн аимшигтай түүх одоо болтол нүдэнд харагддаг. Бичвэл маш урт болох гээд байна. Энэ бол зүгээр л эхэлнэ. Энэ бүхнээс харахад үүлийн үр хаалга андуурдаггүйг яг одоо хараад энэ амьдралд зөв явах хэрэгтэйг ойлгож ухаарч явна. Тэр ярахчаан анх хүлдэж өгөхөд одоо эхнэр нь архины хамааралтай нэг хүүхэн, сэтгцэнд нь өөрчлөлт орсон нэг охиндоо хөөгдөж туугдаад амар амьдралтай айж чичрэн өдөр хоногийг өнгөрөөж яваа, даал хүрч яваа эмэгтэй байдаг. Тэр олон хүүхдүүдийн хараал зүхэл эцэст нь ийм амьдрал ухтаж байгаатай холбоотой гэж боддог. Тэр эгчийг өрөвдөж хайрладагч надад үлдсэн сэтгэлийн шарах одоо ч нүдэнд тодхон харагддаг. Зөв яваарай залуу дүүнер минь гэж захидаа гэсэн минь. За ингээд хамгийн сүүлийн 12 дахь захиагаа уншиж өгье. Сайн байна уу? Өөрт тохиолдсон нэгэн түүхээ сэрэмжлүүлэг болгож бичгээр шийдлээ. Энэ явдал намайг бага байхад болсон. Энэ тухай би хүнд ч хэлж байгаагүй.
Би жижиг сумын жирийн нэг айлын дунд охин. Манай хамаатан гэх айл манай хөрш байсан. Байнга бие биеэрээ орж гардаг байлаа. Тэдний 2 хүү 2 охинтой насчицсан. Тийм болохоор байнга тоглохоор орж гарна. Тэр нэг өдөр хамаатныдаа орох үед болдоо гэдэг ах гинэт коридорт намайг зогсоогоод тэрч аваад үнсээд дээш өргөөж нөгөө юмдаа хүргээд хөдөлдөг байсан. Тэр үед би 5-6 л байсан баг. Харин болдоо ах дунд ангийн ах байсан. Тэр үед юу болоод байгааг ойлгодоггүй байсан ч одоо бодохны дур хүслээ хангаж байсан юм билээ. Гэхдээ эргэтнээ гаргаж ирж байгаагүй одоо бодохоор үнэхээр үзен яддаг муухай дурсамж. Энэ явдал хэд хэдэн удаа давтагдсан. Тэдний дорох болгонд аваад үлдэхгүй гэсэн айцтай. Нэг л өдөр би аваад үлдэхээр нь таныг ээжэд чинь хэлнэ гэж хэлснээр энэ бүхэн дууссан. Одоо хаяа харахаар л дургу хүрдэг. Одоо би 30 гарсан хаяа нутагтаа очоод тэр айл руу харах болгонд тэр дурсамж сэтэрдэг дээ. Иймэрхүү зүйлсийг ойрын хүн л үлддэг юм байлээ шүү. Одоо бодохоор хамаатны ах яг шилжилтийн бойжлтын насан дээрээ тийм үйлдэл хийдэг байсан юм байлээ. Ээжүүд аавуудаа сэрэмжлүүлж хэлэхэд яг энэ насан дээр нь эрэгтэй хүүхэдтэй ээж аавууд бэлгийн боловсролын тухай хэлж ярилцах хэрэгтэй гэж боддог. Юу ч мэдэхгүй, яахаа мэдэхгүй үедээ хин нэгний охиныг барьж аваад тийм үйлдэл хийж болохгүй гэж хэлмээр санагдсан даа. Насан туршийн муухай дурсамж үлддэг шүү гэж хэлсэн минь. За ингээд энэ удаагийн захианы дугаар маань өндөрлөх боллоо. Та бүхэн өөрт тохиолдсон хэцүү түүх гэхээсээ илүүтэйгээр бас мөн сайхан түүхээ хуваалцвал баярлах болно. Хин нэгэн өөрт чинь тусалж исэн тэр зүйлд үргэлж талархаж явдаг. За эсвэл хин нэгний амьдралд өөрөө бас тус хүргэж тэрийгэ бусадтайгаа хуваалцмаар санагддаг бол description хэсэг болон comment хэсэгт оруулсан байгаа линкээр ороод бидэнд түүхээ илгээгээрэй. За ингээд захидлын дугаартай хамт байсан нийт сонсогчдод баярлалаа. Бас цаг заваа гаргаад захиа илгээсэн бүх хүмүүстээ тэврэлт илгээе. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.